нийгмийн даатгалын шинжилэл бол бас манай ард түмний хамгийн хүсэн хүлээж байгаа нийгмийн бодлогын томоохон одоо ийм төсөл хууль байгаа. За Монгол Ардын нам 2020 оны сонгуульд орохдоо ч гэсэн ард түмэндээ амласан нийгмийн даатгалын шинжилэлхийн за хуримтлалын сан бүрдүүлж баялагын сангаар дамжуулнаар иргэн бүртээ одоо орлого амжиргааны төвшинг одоо шийдэх боломж өгнө гэж амласан байгаа. За тийм учраас хуулийн төслийг бол үзэл баримтлалын дэмжиж байна. За нэг хэд хэдэн асуулт байгаа юм. За ер нь улс орнуудын тэтгэвэр тэтгэмжийн тооцоол ихтэй аль болохоор даатгуулагчид ашигтай байх нөхцөлийг үндэслэн одоо тооцоолыг гаргадаг. За тэгэхээр энэ одоо манай төслийн одоо зарим заалтууд дээр бол энэ даатгуулагчид одоо ашиггүй байж болох үс юм 1 2 3 заалтууд байгаад байна. За жишээлбэл төслийн 28-ын 4-дээр хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алсын тэтгэвэр авчирсан хугацааны тэтгэврийн дадлын шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолох тухайд мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн өсний доод хэмжээнээс тооцно гэсэн байгаа юм. Тэгэхээр одоо нөгөө иргэн маань арцсангууд өндөр цалинтай ажил хийж байгаа. За сүүлийн одоо хэдэн жилдээ тэтгэвэр тогтоохын өмнөх жилдээ ч гэдэг юм уу. Хөдөлмөрийн одоо чадвараа алдсны одоо бага тэтгэмж авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж тооцох маань одоо тухайн даатгуулагчид ашиггүй байлуус юм шүү. За энэ дээр одоо ямар байр суурь баримталж байгаа вэ? За тэгээ мөн одоо ер нь тэтгэврийн одоо доод хэмжээг тооцох энэ одоо хуучин одоо хэрэгжиж байгаа хуулиас хэр одоо ялгаатай концепц ярьсан бэ? Одоо бол бид нар энэ хөдөлмөрөөс доод хэмжээтэй уялдуулан одоо тооцоод байгаа. Тэр ер нь энэ хууль маань даатгуулагчтай хэр одоо дэвшилттэй, даатгуулагчид одоо ашигтай байдлаар шийдсэн ямар одоо юм дэвшил орж байгаа вэ гэдгийг асуумаар байна. За хоёрдугаарт нь Баттамбар гишүүн бас асуусан. Одоо энэ албан бус хөвшил гэж одоо мэргэжлийн үгээр яриад байгаа. Малчид, за хуваарь хөдөлмөр эрхлэгчид тэгээд за эдгээр бол баг одоо 4-1 орчмон л одоо даатгуулдаг. За тэгэхээр сая энэ одоо төрийн нарийн бичгийн даргын хариулт бол яг одоо энэ хэвээрээ буюу сайн дурын гэдгээр л үлдээж байгаа юм байна л да. Тэгэхээр одоо энэ албан бус хөвшил ажиллаж байгаа одоо иргэдийнхаа даатгалаас одоо үр шимээ хүртэх энэ боломжийг одоо яаж нэмэх юм бэ? За нэлээд олон судлаач бол энэ сайн дурын даатгал гэдэг ерөөсөө одоо албан журийн даатгал одоо өөрчлөхгүй болвол малчид, хуваарь хөдөлмөр эрхлэгчид за түрүү хугацааны ажил эрхэлж байгаа хүмүүс маань одоо тогтмол нийгмийн даатгалыг шимтгэлд төлж чаддгүй байдгаа. Тэгээ явж идэл нэг өдөр одоо хөдөлмөрийн чадвараа алдана. За хүнд одоо өвчнөр өвчлөн гэдэг юм уу. Ийм тохиол одоо нийгмийн даатгалаас ямар ч одоо халамж авахгүй ийм хүнд өвчл ордгоо. Тийм учраас энэ албан бус хөвшилд байгаа хүмүүсийн даатгалыг албан журмын болгож өөрчлөх боломжгүй юу? Сайн дурын гэдгээр ингээ үлдээчихэр дахиад одоо энэ 10 жилийн дараа мөн л одоо манай энэ хүмүүсийн олонх нь ингээл даатгалд хамрагдаагүй. Нийгмийн дадлын үр шимийг одоо авах боломжгүй болчихноо. Энэ дээр ямар дэвшил, ямар одоо урамшууллын бодлого барьж байгаа вэ? Үцэг гишүүний асуултанд ажлын хэсэг хариулъя. Өнөр хойж дараах хариулъя. За дэлхийн аль ч улс орнд бол нийгэм даатгалын тогтолцоо бол аль болохоор сонголттой байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах энэ бодлого бол манай нийгэм даатгалын одоогийн тогтолцоонд ч байгаа. Бид нар цааш шинжилгээ хүрээнд ч гэсэн энэ сайн дурын тогтолцоог бол хэвээр хадгалнаа. За гэхдээ бусад улс орнууд болон жишгийн дагуу бид нар ялангуяа нийгэм даатгалд хамгийн их хамрагдахгүй байгаа малчтыг хамруулахын тулд урамшууллын механизмыг оруулж ирж байгаа. За бусад улс ч гэсэн одоо хамгийн сайн жишг нь бол энэ урамшууллын механизм байдаг. За түрүү хэлсний дагуу бид нар малчтыг 10 жилээр нийгэм даатгалын төссөн тохиолдолд нийгэм даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсдэг. За бид нар бол 5 жилийнх нь 50% тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаад малчтыг аль болохоор хамруулах энэ бодлогыг бол оруулж ирж байгаа. За мөн энэ шинжлэлийн хуулийн бас нэг чухал зүйл нь бол манай нийгмийн даатгалын тогтолцоонд бол манай нийгмийн даатгалын ажилтнууд аль болохоор соён гэгэрүүлэх ялангуяа даатгуулагчтай одоо бас ажиллах энэ боломж болцоонуудыг бол бид нэр энэ хуулийн төслөөр бол илүү их нээж өгж байгаа. За тийм учраас манай ажилтнууд өөрөөр хэлбэл нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа энэ хүмүүст нийгмийн даатгалд хамрагдах ямар ач холбогдолтой талаар бол өөрөөр хэлбэл ажиллах шинэ бодлого, үзэл санаанууд бол энэ хуулийн төсөлд бас орж ирсэн. За нөгөө талаасаа бас тэтгэвэр авагчдад буюу
тэтгэврт гарах нь төгсөн хүмүүстэй өөрөөр хэлбэл тулж ажиллах, за тэднэрт насжилттай холбоотой болон тэтгэвэр бодох томьёолууд, за тэтгэврт гарах одоо бэлтгэлүүд, за тэтгэврийг хэрхэн яаж боддгоо, за энэ талаар өөрөөр хэлбэл сургалт мэдээллийн ажиллагаануудыг хийж өгөхөр бол тодорхой одоо бас шинэ зохицуултуудыг оруулж өгсөн гэдгийг хэлье. За 85 дээр